ухаан таны мэдхүйн Одмөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн сууднууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгөөнөөр хүлээ авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Innovation-тэй хамтдаа жаргалтай урайтай Innovation компани, за мөн таны аяллыг бид орлын урайтай Aster Mongolia компани хамтран ажиллаж байна. За студид Хятад улс Ланжа хотоос физикч Бэлгүүн маань холбогдсон байна. Цэнгэл баяр нар бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол боловсралгүй эрдэмтэн. За өдрийн мэндэ Бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу. За өнөөдрийн сэдв өстө таалагдсан боловсралгүй эрдэмтэн. Тэг яг нөгөө одоо бид нар ингээд өнөөдрийн өдөр тутмын амьдралаа харах юм бол цахилгаан гэдэг зүйл байхгүй бол бараг амьдрч чадахгүй шүү дээ тий. Наад зах нь гар утас чинь өөрөө батарейнаас болж байгаа. Ноутбук батарейнаас батарейгаа цахилгаанаар ажиллана тий. Тэгээ нөө нэг юм онгой байдаг шүү дээ. Өнөөдөр ингээд юу байхгүй бол Google байхгүй бол чи юу хинч биш. Интернет байхгүй бол тэгсэн чи интернет гуглигээд би байхгүй бол чи хинч биш энтер гэсэн чи яг үүндээ цахилгаан байхгүй бол та нар юу ч гэх. Тэр онгон шиг яг ингээд өнөөдрийн 21-р зууны хүн төрөлхтний амьдрал болохоор бүхэлдээ цахилгаанаас хамааралтай байгаа. Гэрэлчин өөрөө цахилгаан, гар утасчин цахилгаанаар ажиллана. Тэгээ бидний ажил өөрөө цахилгаангүйгээр явахгүй. Тэгээд ингээ энэ тэнд янз янзын цөмийн цахилгаан станц гэдэг ч юм уу эсвэл нүүрсний цахилгаан станц гэдэг ч юм уу юм том цахилгаан станцууд нь өөрсдөө бидний хувьд агуу чухал асуудал болцсон байгаа шүү дээ. Цахилгаан станцгүй бол тухайн улс амьдрах уугүй юу гэдэг асуудалд орсон байна. Дээрээс нь цахилгаан станц чи өөрөө дулааны станцтайгаа хамт явж байгаа зүйл учраас маш чухал зүйл. Гэтэл цахилгаан гэдэг энэ зүйлийг тэгвэл бид нар яг анх хизээ хэрэгжилж эхэлсэн юм те. Яагаад ер нь бид нар ингээд цахилгаанаас хамааралтай болцсон гэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн гол дүртэй шууд холбогдно. Тэр маань Майкл Фарадей гэдэг физикч эрдэмтэн хүн. Өдгөөгөөс нь 200 жилийн өмнө амьдарч исэн байна. 200 жилийн өмнө. Манай хүн бол яг төрсөн жил нь бол 1791 онд Лондон хотод төрсэн ийм хүн. Сонирхолтой нь юу вэ гэхээр Фарадей амьдралынхаа туршид манай нэлийн хөгжсөн л доо 60 70 хүрсэн маш алдартай эрдэмтэн болсон. Гэтэ яг нөгөө Нобелээс өмнө амьдарч байсан учраас Нобелийн шагнал аваагүй тий. Тэгээ ийм дээр үед амьдарч байсан. Нэлийн бүр маш олон хүний шүтээ, маш олон хүний хүндэлдэг ийм том эрдэмтэн хүн байсан. Ийм том эрдэмтэн хүн болсон. Тэгээ бүр нөгөө Tesla байгаа алдартай Америкийн зохион бүтээгч. Tesla болохоор ерөөсөө орчин үеийн цахилгаан соронзны энэ бүх том нээлтүүд бол Майкл Фарадейгаас эхлэлтэй. Майкл Фарадей гэдэг хүн байгаагүй бол Tesla гэдэг хүн, Томас Эдисон гэдэг хүмүүс байхгүй байсан юм а гэдэг. Нөгөө талд нь Альберт Эйнштейн нэг хүн болох нь гэдэг шүү дээ. Альберт Эйнштейн тэгсэн чинь өөрийнхөө ажлынхаа өрөөндөө Майкл Фарадейгийн зургийг байлгадаг байсан. Тэгээ Майкл Фарадей ч гэсэн өөрөө маш их юм өндөр хэмжээнд хүндэлдэг ийм хүн байна. Тэгэхээр энэ хүн тэгвэл юу болоод нийцсэн юм бэ гэхээр Майкл Фарадей гэдэг хүн маань ямар ч юм дээд сургуулийн одоо нэг докторийн ч юм уу, бакалаврын ч юм уу боловсрал эзэмшээгүй тухайн үедээ. Ямар ч юм формал боловсрал эзэмшээгүй. Тэр бүхэл манай хүн 10 жил төгсөөгүй заяа. 10 жилийн сургуульч төгсөөгүй. Ерөөсөө л орчин үеийн хэллэгээр бол бага ангийн боловсралтай осолгүй зөв бичиж уншиж чадна. За тэгээд математикийн мэдлэг нь бол айлгүйр тэгэл болоо. Нэгсэндээ тоо нэмж хасч чадна, үржүүлж хувааж чадна. Тэгэл болцсон гэсэн. Нөгөө бидний 10 жилдээ үздэг математикийн 7 том ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг мэдэхгүй гэсэн. Манай ийм хүн байсан. Ингээд энэ хүний нээлт болохоор айгүй энгийн. Бүр маш энгийн багхгүй. Тэр нь юу юм гэхээр өнөөдөр бид нар цахилгаан гэдэг зүйлийг бодохоор цахилгаан гэдэг зүйлийг бодохоор ягаад ч юм автоматар соронзон гэдэг үг орж ирдэг штэ тоглоом дотор цахилгаан соронзон хоёр ингээд зэрэг орж ирдэг. Тэгэхээр уул нь бол Фарадейгийн үед эрдэмтэд энийг нэг дор ойлгодог байсан бохоггүй. Цахилгаан гэхээр тусдаа, соронзон гэхээр тусдаа зүйл гэж боддог байсан. Бид нар нэгсэндээ цахилгаан хүч бол нэг тусдаа хүч, соронзон хүч бол нэг тусдаа хүч гэж боддог байсан бохоггүй. Фарадей нээлт болохоор энэ хоёр чинь яг үнэндээ цахилгаан соронзон гэдэг нэг зүйлийн хоёр өөр илрэл юм а гэдгийг хамгийн анх олж нээсэн л эрдэмтэн байна. Тэр нь юугаар олж нээсэн бэ гэхээр индукцийн үзэгдэл гэж байдаг. Индукцийн үзэгдэл нь яах вэ гэхээр одоо нэг юм дамжуулагч утас байгаа. Тэр дамжуулагч утасны ойр орчимд соронзон орон үүсээд байгаа хүн төрөлхтөн олж нээсэн байна. Тэгээд дамжуулагч утас гэдэг нь юу вэ гэхээр зүгээр л бидний одоо нэг урсгагч байгаа шүү дээ тий.
буцагч чинь дамжуулагч утас шүү дээ. Тэгэхээр би цахилгаан гүйдлээ. Нэгс ардитганд авчаад залгачлаа. Тэгэх юм бол тэрний ойр орчимд нөгөө дамжуулагч утсыгаа тойроод соронзон орон үүсчихдэг байхгүй. Тийм соронзон орон анх үүссэнийг Майкл Фарадей олж нээсэн байна. За зөрүүлээд Фарадей юу олж нээсэн гэхээр тэгвэл би соронзыг ийм койл гэж хэлж байгаа юм л да. Дамжуулагч утсаар ингээд бүтсэн койл дотор эргүүлчихье тий. Тэгвэл цахилгаан үүсгөө гэж асуусан байна. Нэгсэндээ ингээд логик нь ингэж явсан гэсэн үг. Цахилгаан үүссэн чинь соронз үүсээд байгаа юм бол би соронзонгийн үүсгэх юм бол хөдөлгөх юм бол тий цахилгаан үүсгүү гэж асуусан байгаа байхгүй. Тэгсэн тодорхой хэмжээнд тийм үзэгдлүүд бий болж байгааг ажиглаад тэгээ Фарадей гэдэг хүмүүс янчин үнэндээ соронзон гэдэг юм нэг тустай юм, цахилгаан гэдэг нэг юм тустай юм биш юм байна. Цахилгаан соронзон хоёр чинь нийлцэн нэг зүйл юм байна. Зүгээр л хоёр өөр шин чанарыг бид нар ажиглаж байгаа юм гэдэг маш том нийлтийг тухайд хийсэн байна. Энэ бол өөрөө бүр жинхэнэ яг орчин үеийн цахилгаан нас хамааралтай нийгмийн эхлэл байна. Бидний өнөөдөр ингээл цахилгааны станц гэж байгаа шүү дээ, тий. Цахилгааны станц гэдэг чинь айгүй энгийн систем шүү дээ. Уул нь бол юу гэхээр ийм том тогоо байгаа цахилгаан станц дотор. Тэрэн дотор ус дүүрэг чинь маш их ус дүүргээд тогоогоо битүү ямар ч ингээд тогоон дотроос агаар гадагшлахгүй бүр ингээд төгс битүү болгочих жоохгүй. Одоо нөгөө битүү чанагч гэж үүддэг шүү дээ, тий. Тэр чинь гаднаасаа агаар, дотроосоо агаар гаргадаг учраас битүү чанагч гэдэг байгаа шүү дээ. Гаднаасаас агаар орохгүй. Тийм болохоор одоо нөгөө хорхог хийх ч юм уу битүү чанагчид юм ихээр задлахад их аюултай байдаг шүү дээ. Тэр жилдээ нөгөөтг нь хөөрөө сансарлуу явчих мэдхээр тий. Амар зураг байдаг тий хорхог яаж. 40 метан дээр зогссон. Тийм аюултай. Тий 40 метан дээр энэ бол яг амар том аюултай үйлдэлтэй тэр чи юу вэ гэхээр тухайн зүйл дотроо тэгээ буцлаа шүү. Тэгэхээр манай цахилгаан станц дотор тэр манай энэ хорхог хийдэг шиг тийм том тогоо байна л гэсэн үг баггүй. Тэгээ хорхог хийж байгаа юм шиг усыгээд битүүлчин дэрийг таг битүүлээд усаа буцалгана. Тэгэхээр ус буцалгахаар яадаг вүлээ? Ууршин шүү дээ тий. Ус буцалгахаар ууршаад тэр уурчин гадагшаага гарахгүй дотроо ингээд цойжлогдсон байна. Тэгэхээр нэг гэсэндээ нөгөө нэг анх нэг 2 литр хэмжээтэй ус байсан бол тэр чинь ууршаад агаар болно. Анх нь нэг тодорхой хэмжээний агаар байсан бол тэр чинь ингэ нэмэгдээд дотор байгаа даралт ихсэн шүү дээ тийчээ тий. Амар их болж явах тий. Тэрийг нээн гэдэг чинь зүгээр гарнат дэлбэлж байгаатайгаа адилхан юм багхгүй. Тэгэхээр цахилгаан станцд ийм үзэгдэл болж байгаа. Гэтэ бүр маш сайн битүүлсэн багхгүй. Бүр маш сайн битүүлсэн учраас тий чи ууршихгүй нөгөө ус чинь. Юу вэ гэхээр ус нь бүр ингээд улаан өнгөтэй туяарч харагдана гэсэн. Улаан амар өндөр температуртай бараг тий нарны гадаргуу шиг маш өндөр температуртай юм ус байж байна. Тэгээд дараа нь тэрийг би маш багаар онгойлгохоор нөгөө чин уур болоод дээшигээ дигдэн штэ псгээл явна штэ тий. Тэгэхэд нь би тэнд юу тавьдаг вэ гэхээр соронзон эргэлддэг койл тавьчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө уур чин дээшигээ ууршихаар яг хуу нөгөө соронзоогоо хөдөлгөн штэ тий. Одоо нөгөө нэг салхины эрчим хүчний юм сенс чин салхи хүлээхээр ингээ эргэлдээ хөдөлдөг штэ. Тэр шиг соронзон уур чин нөгөө ийм хэлбэртэй соронзоогоо ингээ маш хурдтай эргүүлээ хөдөлгөх юм штэ. Тэнгүүд тойруулаад цахилгаан юм утсаар хийсэн койл байж байгаа. Одоо дамжуулагч утастай. Тэнгүүд тэр дотор соронзогийн би механикаар ингээ хөдлөхөөр тэр тухайн цахилгаан койл дотор дамжуулагч утас дотор цахилгаан үүсдэг байхгүй. Ингэсэндээ цахилгаан үүснэ гэсэн. Тэгээд тэр цахилгааны яг бид нар өдөр тутамдаа хэрэгэлдэг тий од мөн дэрэг сонсоход ашигладаг ч юм уу. Орой хоолой хийж иддэг тэр цахилгаан. Цахилгаан станц гэдэг бол энгийнээр ярих юм бол ийм энгийн систем байгаа. Мэдээж эн чинь нөгөө нарийн дээрээ бол инженерийн маш том юмнууд байгаа л та. Тэр халуун усыг яаж шийдэх үү ийх үү. Тэгээ бид нар тэр нөгөө халуун усных нь ууранд буцаад ус уулна шүү дээ. Халуун ус уулна шүү дээ. Тэрийг нь яг халуун ус болгоод хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэл эн чинь нэг ийм энгийн системүүд байгаа байхгүй. Тэгэхээр цахилгаан станц гэдэг ийм систем чинь өөрөө түрүүний манай Майкл Фарадей гэдэг хүний олж нээсэн зүйл байгаа байхгүй юу тий. Тэр энэ соронзон зүйлийг би цахилгаан койл дотор эргүүлэх юм бол цахилгаан үүсч юм. Тэгэхээр өнөөдрийн цахилгаан станцын суурийг тавьсан гэсэн. Энд нэг юм бас гоё юм хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс цөмийн цахилгаан станц гэхээр нэг юм тий юу цөмийн бөмбөг тесрээл тийм юм төсөөлт юм шүү. Гэтэл цөмийн цахилгаан станцыг бид нар яг гаднаас нь харах юм бол саяны уурын цахилгаан станцтай яг адилхан цахилгаан. Цөмийнх яадаг вэ гэхээр бид нар өмнө нь тэр усыг буцалгахтаа яаж юм нүүрс түлж байгаа шүү дээ. Маш их нүүрс түлээд
нүүрсний халуунаар тэр усыг буцалгаж цөмийнх бол тэр нүүрснийх нь ороод цөмийн нөгөө нэг ураанчин явж ийн гэсэн үг байхгүй эсвэл плутон ч юм уу явж байгаа. Тэр чинь өөрөөсөө цацраг гаргана шүү дээ. Нейтроноор ингээд гадагшаа бөмбөгтөн тэр нейтрон маань усаар дайраад өнгөрөхдөө усны молекулуудаа мөргөөд тэр чинь ингээд халаан шүү дээ тий. Тэгж л ашиглаж байгаа байхгүй. Түүнээс биш амар ийм одоо юу ч нэг юм шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр Америк кинон дээр гардаг шиг юм төсөөлж болохгүй юм л ингээнстэй. Тэгэл адилхан тэр усыг буцалгаад тэргээр дахиж уураар нь койлоо хөдөлгөөл тий нөө соронзоо хөдөлгөөл тижэнсэн цахилгаан үсэл ийм л юм байна. Зүгээр давуу тал нь юу гэхээр цөмийн жишээ нь би тэр усыг нэг тодорхой хэмжээнд халаагаад нэг айлыг нэг сар хэрэглэх хэмжээний нүүрсийг түлхий гэх юм бол нэг 100 чингэлэг нүүрс байдаг ч юм уу те зөөж ирдэг. Гэтэл тэрийг би цөмийн цахилгаан станцад ашиглах юм бол тэр чинь миний карман багтахаар хэмжээний уран байх болохгүй. Тэгэхээр эн чи яах нь би 50 тонн нүүрс зөөх үү 5 кг уран түлхүүл гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр 5 кг уран түлхэх нь хамаагүй хэмнэлттэй биш үү те. Тэгээ дээрэс нь нүүрс чинь нөгөө нэг даст буюу нүүрсний ширхэглэг гэдэг зүйлийг агаарт гаргадаг. Тэр нь өөрөө маш одоо нөгөө уушгийг аваачиж битүүлдэг ийм зүйл учраас айгу хортой гэдэг. Ураанаас бол тийм гарахгүй. Гэтэ мэдээж тийч бид нар цацрагийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж явах хэрэгтэй. Гэтэ орчин үед бол Чернобыль шиг юм болохгүй. Чернобыль бол хүний алдаа шүү дээ. Хүн алдаа гаргадаг байхгүй. Тийм учраас бид нар хүнийг алдаа гаргаж юм чи уучлах хэрэгтэй байдаг тийм. Хүн чи төгс амтан биш. Компьютер бол бараг алдаа гаргахгүй. Тэгэхээр 3 4-р үеийн цөмийн цахилгаан станцууд бол хүний хэрэг байхгүй тийм чи. Хүн очиод нэг товчлуур дарна заяа. Тэр товчлуур дарлаа. Нэгсэндээ нөгөө нэг арзетик залгаж байгаатай адилхан шүү дээ. Арзетик залгаад бол бусад бүх юм нь автомат. Товчлуур дарлаа. Компьютер бүх тооцоог хийн. Компьютер тийм чи ямар ч алдаа гаргах боломжгүй хэмжээнд бид нар хийцэн дээ. Миний жоохон бага маш бага магадлал байгаа л та хэдэн триллионд нэг гэдэг ч юм уу тийм бараг боломжгүй ийм зүйл учраас өнөөдөр нэг тийм станцаас айгадах хэрэг байхгүй зүүн цэглэгээ станц. Мэдээж байгалийн гамшиг энтер болол аюултай л та. Одоо Фукушима гэдэг асуудал бол энэ бол хүний алдаа биш шүү дээ. Фукушима бол байгалийн гамшиг шүү дээ. Тэжээ чи маш том тийм цунами үүсээд хүн төрлөختөн байгалийн гамшигыг бол яаж чадахгүй. Бид нар газар хөдлөлтийг таамаглах хэмжээний одоо мэдлэг одоохондоо бидэрт байх. Яг нь мэдлэг байгаа. Тэрийг хийх хэмжээний технологи одоохондоо байхгүй. Технологиудыг хийж байгаа мэдээж тодорхой хэмжээнд бид бүр мэддэг болцсон. Ядаж хэдэн цагийн өмнө бол бид энийг мэддэг болцсон байгаа. Гэхдээ асар их одоо жишээ нь 10 балын газар хөдлөлтийг хүн төрлөختөд яаж ч чадахгүй шүү дээ. Тэр чинь нөгөө байгаль чинь биднээс илүү хүчтэй шүү дээ. Тэр ийм зүйл ирээд Фукушима дээр болсон шиг юм асуудлууд бол мэдээж байгаа. Тэр бол гэхдээ хүний буруу биш ээ. Тэн дээрээс бид бас айх нэг алба байхгүй. Юу вэ гэхээр энэ бас дахиад шинжлэх ухааныг ашиглана. Тэр нь яаж юм гэхээр ийм хэмжээний байгалийн гамшиг өдөр болгон болохгүй шүү дээ тий. Хоёлаа ингээл нэг юм өдөр болгон эфемер байгалийн гамшиг сонсдгоо депресд ороод баларна гэсэн тий. Тэгэхгүй эн чинь нэг тэдэн 10 жилдээ нэг гэдэг ч юм. Одоо жишээ нь дэлхийд дээр динозавруудыг сөнөөхөр хэмжээний сүулт одоо унах магадлал нь өөрөө 100-аас 150 сая жилд нэг гэдэг багхгүй. Тийм магадлалыг бид нар мэдчихэдэг гэсэн статистик нь мэдчихэв. Тэгэхээр тийм хэмжээний аюул болох магадлал нь жишээ нь 150 жилд нэг гэдэг ч юм уу тийм зүйл байна гэсэн. Тэгэхээр чи хамаагүй одоо safe гэж хэлж болж байгаа. Тийм. За баахан хадуураа явцсан. Тэгэхээр энэ бүх цахилгаан станц энэ бүх одоо ойлголтуудын анхны суурийг тавьсан эрдэмтэн маань өөрөө энэ Майкл Фарадей гэдэг эрдэмтэн. Өнөөдрийн манай гол дүр хамгийн сонирхолтой нь манай хүн ямар ч боловсрал эзэмшээгүй бага ангийн л боловсралтай хүн байж байгаад энэ том нээлтүүдийг хийсэн байна. Тэгэхээр хоёул эхний хамтран ажиллагчид танилцуулчаад энэ хүн маань яаж явж байгаа шинжлэх ухаан руу орчив те. Яаж явж байгаад энэ цахилгаан соронзон гэдэг нээлтийг хийчихвэ гэдэг тухай. За тэгээ. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision-тэй хамтдаа жаргалтай урайтай Univision компани маань хамтран ажиллаж байна. За тэгэхээр одоо мэдээж нөгөө зуны 6-аас хараад эхэлж байна. Тэгээ цуслан гардаг хүмүүс маань лагер руугаа явдаг. Тэгэхээр нөгөө Univision-ы төлбөр тооцоог нь гаргаад үлдээх үү, одоо зогсоочих юмсан гэдэг асуудал надад л байдаг байсан. Тэрийг би тэгж царцаагаад ч юм уу зогсоогоо шийдэжсэн түүх бол уг нь байгаагүй. Тэгсэн ийм гоё үйлчлэгийг нэвтрүүлсэн байна. Цуслан гарахтаа
гарахынхаа өмнө төр салгалтаа Unitel аппликейшнаараа л хийчих юм байна. Амар амар. Тэгэхээр 27 цаг ирж аялал зугаалгын үйлрэл эхэлсэн. Тэгэхээр Innovation хэрэглэгч та урт хугацаанд аяллаар явах. За эсвэл одоо гэр бүлэрээ заслан гарахаар төлөвлөөд урт хугацаанд гэртээ байхгүй байхаараа бол одоо Innovation-ы үйлчилгээг ашиглахгүй үедээ төр салгалт хийлгэснээр хэрэглээний төлбөр бодохгүй. За Unitel аппликейшнаар хамгийн хялбар хурдан үйлчилгээг авах боломжтой болсон. За Unitel аппликейшнаар тус салгалтыг хийхдээ за бүртгэлтэй мэйл юм уу одоо утасны дугаараа шалгаж хэрвээ идэхгүй та тэр дугаараа ашиглахаа болсон ч юм уу мэйлээ ашиглахаа болсон байх юм бол мэйл хаяг утасны дугаараа одоо шинээр бүртгүүлэх шинжлэх шаардлагатай. За ингээл ерөөсөө Innovation-ийнхаа аппликейшнаар та бүхэн маань энэ асуудлаа шийднэ. За Innovation chatbot-то одоо хэрэгтэй мэдээллийг харьцаад авчиж болно. За www.unitel.cg юм байна. Эсвэл одоо аппликейшнээс мэдээлэл авч болох нэ. За энэ бол одоо зуны саруудад гэлтгүй ер нь өвлийн үйлрэлч гэсэн ийш тийшээ аялал зугаалгаар гэр бүлэрээ сар 2 сар явцдаг хүмүүст бол маш хэрэгтэй мэдээлэл үлээ. Innovation хэрэглэгч бол та төр салгах боломжтой байх шүү. Төлбөр тооцогдохгүй. Хамтран ажиллаж байгаа Innovation-д баярлалаа. Гоёгац бэлгэнэ. Innovation хамт олондоо баярлалаа. Одоо харин би яг нөгөө нэг одоо чинь би ингээд юуруу явчихна, Итали руу явчихна. Тэнгүүт яаж байгаа вэ гэхээр яг гэртээ интернетээ яах вэ гэж боддог. Тэр айгүй асуудал байдаг тий. Тийм тэр чинь айгүй хэцүү. Тэгээд нөгөө өөрөө хэрэглэхгүй зүйлдээ бас төлбөр төлөөд гарч нэг юм сонирн байгаад тийм. Бас дээрэс нь юу гэхээр би бол ер нь яг салгачтай бүх цахилгаан юмнуудаа тэрийг хүн хэрэглэхгүй байгаа юм чинь байгаль банкын нөгөө нэг юу үсгээд яах вэ гэж боддог. Тэгээд салгачдаг. Гэтэ тэр чинь төлбөр гарна. Тэгэхээр нэг юм сонин дилеммад орчиж байгаа юм л та тий. Бид тэрийг хэрэглээгүй байж төлбөр өгөх нэг юм сонин байгаа. Тэр Innovation бол гоё л байна л та. Би харин бас яг Innovation-ыг тэгээсэ гэж айгүй олон жил хүсдэг байсан юм Монголд байдаг байх та. Одоо яг ингээл туслан явна бид нар чинь наадмаар ийш тийш байгаа ямралтанд явдаг тий. Ийш тийш байгаа зугаалдаг хүмүүс. Тэгэнгүүт нөгөө гэртээ Innovation гэдэг зүйлээ яг хийлээл аппликейшнаа унтраагаал. Окей, that's ингээл болчихж байгаа амар гоё ихгүй. Тэгээд тэрнээс ямар нэгэн би энийг хэрэглээгүй шүү гэдэг юм зовлон гаргахгүй тий төлбөр дээрээс. Ямар нэгэн тийм өөртөө хэцүү байдал үүсэх. Тэгэхээр надад бол айгүй гоё юм. Хамаагүй юм ухаалаг систем болчихж шүү дээ. Чи нэг ямар нэгэн байдлаар бүдүүлэг биш гоё систем болчихж байгаа. Ерөөсөө Innovation-ы бүх хэрэглэгчдэд таатай байна. Харин өөр одоо өөр төрлийн үйлчилгээ авдаг Innovation биш өөр одоо юу гэдэг нь те Wi-Fi одоо сувгууд үзэхдээ өөр хэрэглэгчийг сонгодог. Хэрэглэгчийг гэхэл өөр үйлчилгээний юг сонгох гэлээ бэлгүний надад үг олж өгөөрэй. Өөр газрыг сонгож үйлчилгээний өөр газар тийм ээ. Яа нэ ингэж үг болох гэж сонгож ашигладаг бол одоо Innovation руу урууж орох боломж бол энэ гоё давуу талаар нөөсөж байгаа. Тэрнээс Innovation хэрэглэгчдтэй бол маш том давуу тал ерөөсөө татгалзах аргагүй гайхалтай санал. За баярлалаа. За баярлалаа. За ингээд Michael Faraday гэдэг хүн маань төгөлхийн яаж явж байгаа шинжлэх ухаан руу ороод ингээд тэ цахилгаан соронзонд ийм том нээлт хийчихвэ. Ерөөсөө 21-р зууны бараг суурийг тавьсан байгаа шүү дээ. Технологийн суурийг тавьсан ийм том хүн байна. Тэгээ бүр ийм нөгөө амар үгнүүд байдаг байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд дэх бүх хаад бүх хувьсгалч нарыг харьцуулъя гэж байгаа. Тэ одоо Чингис хаан байдаг ч юм уу тэ. Эдгээрээс дэлхийд ирэх одоо энэ дэлхийг хэн хамгийн ихээр өөрчилж чадсан бэ гэх юм бол тэр хүн Michael Faraday болно гэдэг. Яагаад тэгэхээр Michael Faraday байгаагүй бол 21-р зууны энэ технологи бүх юм байхгүй. Гэвч Faraday гэдэг хүн энэ суурийг тавьсан учраас Faraday гэдэг хүн бол одоо нөгөө нэг инфлюенсер гэдэг хэллэгээр бол тэ бүхэл бүтэн ирээдүйн 100-ыг инфлюенс хийсэн хүн болчихж байгаа байхгүй энэ хүн маань. Тэгэхээр энэ хүн 1781 онд өдгөөгөөс 200 хэдэн жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Бараг 300 жилийн өмнө 250 жилийн өмнө юм л да 300 ч арай биш. 1791 онд Английн Лондон тухайн Лондон хотод төрсэн байна. Тэгээ Лондонгийн нэлээд захад төрсэн бүр ингээ ядуусын хороол Newington Butts гэдэг ядуусын хороол энэ маань. Ерөөсөө ингээд одоо нийгмийн давхаргын хувьд гэж тэгээ тухайн үед чинь ингээл нийгмийн давхарга гэдэг байсан шүү дээ. Одоо бид нар нэг юм мангар юм байхгүй тий. Тухайн үед бол ингээл ядуу давхар махраг гэл тийм элит давхаргач гэж ах шиг тийм байдаг байсан. Тэгээд одоо яг тийм яриагаар нь бол маш ядуу гэр бүл төрсэн бүр. Маш ядуу гэр бүл төрсэн. Манай хүний аав нь болохоор одоо дархан хүн байсан байна. Тэгээ баг нөгөө нэг юу олддгүй дархан хүн байж л тий. Ажил олддгүй. Тэр үчи тэгэл одоо нөгөө дархан хүн байнгут ихэвчлэн элит нөхдүүд тэр дархан хүмүүсээр юм хэлэгдэг. Гэтэл нөгөө элит нөхдүүд нь элит дархнаараа хэлэгдэг. Тийм элит дархнаараа хэлэг чинь тэгээ нөгөө нэг юм харилцааны систем үүссэн тий. Сүлжээний бизнес шиг нэг юм хачи сони юм үүссэн.
Тэгээд байж ангууд манай нөхөр нь болохоор зүгээр энгийн л дахин болчихж байгаа байхгүй тийм элит ямар нэгэн холбоос үлбэ байхгүй. Тэгээ ийм хүн нэг гэр бүл төссөн байна. Тэгээ ерөөсөө шууд багасаа л ажил хийх хэрэгтэй болсон. Тэ адилхан автагаа цуг нийлээд гэр бүлээ тижээх хэрэгтэй болоод тэгээд 13 наснаас сургууль сурж агаад тий 13 наснаас л 13 настайгаас ажил хийж эхэлсэн. Чи одоо 13 таа гэдэг чинь өнөөдөр хүүхдүүд 6 наснда сургуульд ордог гэхээр 5 6 дугаар ангийн хүүхэд 6 7 дугаар ангийн хүүхдүүд те. Тэгээ жоохон хүүхдтэй байгаа байхгүй хөрхи 13 таа хүүхд юу дөнгөж шилжилтийн нас нь эхэлж байгаа. Тэгээ өнөөдөр яг манай Монголын нийгэм ч гэсэн ийм байдаг те. Амар айгу хэцүү санагдтыг надад бол уул нь бол хүүхэд сурах хэвээр тоглох хэвээр ажиллах хэсгүү. Тэгэхээр ингээд ажил гэр бүлээ тижээхийн тулд ажил дээр гарсан. За ямар ажил хийдэг байсан бэ гэхээр бас тодорхой хэмжээнд одоо нөгөө хувь тавилан гэж байдаг бол тэ яг хувь тавилан гэдэг юм байх эсвэл тэ. Гэхдээ хувь тавилан гэж юм байдаг бол манай хүнд хаа болдож хөнгөн ажил болцсон ба. Тэр нь юу вэ гэхээр ном үддэг ажил болцсон ба. За ерөөсөө л ном үддэг. Тэгээ хамгийн гоё нь юу гэсэн гэхээр Фарадей өөрөө маш их ном унших дуртай хүүхэд байсан байхгүй юу? Маш их ном унших дуртай. Тэгээ мань нөхөр энэ ном үдчих байхдаа бараг тэ 1000 орчим ном үдсэн гэж байна. Бүгдийг нь уншсан гэж. 1000 орчим ном уншицсан байгаа байхгүй юу? Манай хүн ерөөсөө тэ. Би л өөрийнхөө уншсан номыг тооцох юм бол ийм хэмжээнд хүрэхгүй. Амар лаг ном уншсан, амар юм гоё итгэвтэй гоё хүн байгаа байхгүй юу? Тэгээ 1000 орчим ном уншсан. Үүн дээрээс хамгийн их уншсан ном шинжлэх ухааны номнууд байсан. Ерөөсөө нөгөө ном үдэхдээ өөрийнхөө үдсэн бүх номыг уншчихдаг байсан юм байна л да. Тэгэж бас нөгөө нэг үнгүү ном уншиж байгаа байхгүй тийм. Ном чинь бас үнэтэй шүү дээ. Гэтэл энэ айл чинь өнөөдөр орой би 2 хоол идэхүү яах вэ гэдэг хоосоо хонох уу яах вэ гэдэг дээрээ тулцсан айл явж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд нөгөө тэр номнуудаа үнгүү унших өөрх нь гоё боломж байна. Тэгээд ингэж маш их одоо шинжлэх ухааны номнууд уншсанаас тухайн үеийн одоо том сэтгэгч нарын номнуудыг уншсан байгаа байхгүй. Химийн, физикийн, цахилгаан соронцны гэдэг энэ номнуудыг уншсан. Тэгээд мэдлэг нь бол ерөөсөө Фарадей гэдэг хүний мэдлэг нь энэ номнуудыг уншснаар өөрт нь ингэж суусан. Ийм хүн ба. За ингээд шинжлэх ухаанд агуу дуртай болцсон. Нөгөө ном уншаад шинжлэх ухаан өөрт нь агуу таалагдаад тэр байгаль ертөнц илүү юм гоё байгааг олж мэдээд яасан гэхээр ажлаа солимоор санагдаад лабораторид ажил хиймээр санагдсан байна л та яг жинхэнэ. Ингээд тухайн үеийн одоо хааны нэг юм лэг Royal Institute Английн те одоо тухайн юм бол монголоор бол шинжлэх ухааны академи л байхгүй те амар том энэ шинжлэх ухааны газрын Хамфри Дэви гэдэг эрдэмтэн олон нийтэд зориулсан лекц уншдаг байж л те өөрийнх нь нээлтийн тухай. Энэ лекцэн дээр нь явж чад тэмдэглэл хөтэлсэн байна. Тэ юу сурсан тухай. Тэгээд их Фарадей айгу зоригтой жоохон хүүхэд байгаа шүү дээ. Нэг 10 16 хэдэх настай тий. Жоохон хүүхэд тэр юунуудыг олж уншингуудаа тэмдэглэл хөтлөнгүүтээ Хамфри Дэви рүү захиа явуулсан. Хамфри Дэви тэр чинь одоо Фарадей бол хинч байгаа шүү дээ. Хамфри Дэви бол тэнцээ элит нөхөр байгаа хгүй маш алдартай болцсон тий. Одоо орчин үеийн яриагаар ярих юм бол Хамфри Дэви бол Нобелийн шагналтай том эрдэмтэн. Фарадей бол зүгээр нэг сонирхогч хин гэдэг нь мэдэгдэхгүй тийм хүн болчихж байгаа хгүй. Тэгээ ингээд захиа явуулаад захиандаа юу гэсэн гэхээр би таны лекцэнд суулаа би ийм зүйлүүдийг олж мэдлээ их гоё байна те таны лекц агуу гоё байлаа гэд тайлбарч бичингүүтээ та намайг ажилд авах уу гэж авсан. Би таны лаборатори дээр ингээд ажилтан болмоор байна те би ийм хүн болмоор байна. Тэгсэн чинь нөгөө Хамфри Дэви чинь гайхах штеп. Фарадейтэй чи уулзч үзээгүй нэг жоохон хүүхэд те гайхаад энэ ч ямар амар зөрөгтэй хүүхдээ гэж бодсон. Хамгийн анх маш зөрөгтэй. Тэр корриж нэг таалагдсан, зориг нэг таалагдсан. Гэхдээ Хамфри Дэвид Фарадейг ажилд авах сонирхол байгаагүй. Тийм учраас эхлээд бол татгалцсан шууд. Би чамайг ажилд авахгүй. Тэгээд чамд бас дээрээс нөгөө юу байхгүй. Формал одоо education те ямар нэг юм суур боловсрал алга одоо нөгөө бүрэн дунд боловсрал гэдэг штеп. Тийм боловсрал алгаа гэдэг ажилд аваагүй. Тэгсэн бас нэг юм хөв тавилан хөв тохиолдорч гэх юм их сонин Фарадейгийн түүхэд. Ягаад тэгэхээр энэс нэг удаагүй нөгөө Хамфри Дэвигийн ганц том туслах нь осолд орчдөг байхгүй. Осолд ороод бэртээд ажиллаа хийх боломжгүй болоод тэгсэн нөгөө манай хүн чинь дэж ажиллаа хийх хэрэгтэй байгаад идэг. Тэгээ Фарадейг сансан байна. Нөгөө жаалыг ажилд авчаа л та тий. Тэгээ Фарадейг ажилд аваад Фарадейг ажилд авахдаа ямар ажилд авсан бэ гэхээр зүгээр л лабораторийн цэвэрлэгч маягийн ажил гэсэн үг нь бол юу гэсэн тий. Нэгснөө тэр лабораторид
манай Humphrey David тэр юмнуудыг ингээл зөөж өгдөг те. Тэгэл болоо. Ямар нэгэн яг эрдэм шинжилгээний ажил хийхгүй. Яг эрдэм шинжилгээний ажлаа бол Humphrey David маань өөрөө хийн. Humphrey David шүү манай. Humphrey David дандаа буруу дутгах биш. Тэгээ ингээд Humphrey David-ийн тэр ажилд нь тусалдаг ерөөсөө лабораторийн туслагч ийм маягийн ажил хийж эхэлсэн. За ингэж энэ маягийн ажил хийж явж байхдаа харин манай хүний сонирхол бүр илүү өдөөгдсөн. Мөн энэ Humphrey David манай Faraday-гийн авиасыг олж харсан байгаа. Юмд айгүй юм тууштай Faraday ерөөсөө ямар нэгэнтэй ингээд ажил даатгах юм бол тэрийг өөрийнхөө хэмжээнд маш сайн хийх гэж хичээдэг. За тэгэнгүүт нь шүүмжлэн штэ. Тэр чинь нөгөө нэг ямар ч бүрэн дунд боловсралгүй, ямар ч лабораторийн туршлагагүй ийм хүн гинт лабораторид орчхоор чинь ингээл амар нөгөө нэг Америк киноноор гардаг шиг ингээл шууд төгсөрөхгүй штэ тэр чинь тийм. Хүн чинь багаар суралцаад явна. Тэгээ алдаа гаргана. Гэхдээ ингээ Humphrey David чи энэ дээр ингээ алдсан биш үү? Чи ингэсэн биш үү гингүүт нь тэрийг шууд хурдан маш хурдан ойлгоод засаад суралцаад явдаг. Тэр зан чанарыг айгүй сайн үнэлсэн байна. Одоо ерөөсөн ямар ч эрдэмтэн хүмүүсийн хувьд бол энэ зан чанар нэг чухал байдаг байхгүй. Одоо Мариан Марзиханы гэж хоёулагийн ингээл ярьсан бүх эрдэмтдийг харахад алдаагаа хүлээн зөвшөөрөөд тэнцэнээсээ суралцаад тэрийгэ засаад цаашаагаа ингэж урагшилдаг тий. Дандаа ийм байх нь өөрсдөд нь маш чухал шин чанаруудын нэг. Тэгээ Michael Faraday-гээс Humphrey David маань энэ шин чанарыг нь олж аваад айгүй үнэлээд илүү өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг өгсөн байна тий. Илүү одоо нөгөө нэг зааж өгöd ийм нээлт иймэрхүү нээлтүүд болж юм. За чи энэ номыг нэг уншаад үзье. За ингээд ийм маягаар Faraday өөрийг ингээ хөгжих боломжийг бас өгсөн. Ингээ манай Faraday одоо тэнцээ ингээ цэцэглэхэд бэлэн болж эхэлж шээ. Тэнцээ яг гоё өрн тавигдаад яг цэцэглэхэд бэлэн болоод ингээ явчихсан. Тэгсэн 1820 онд ёстой л нэрээ яг 205 жилийн өмнө юм байна да тийм байна. Маш чухал нээлт болж байгаа юм хүн төрөлхтний түүхэнд. Энэ нээлт юу вэ гэхээр Ханс Кристиан Өрстед гэдэг эрдэмтэн цахилгаан гүйдлийг бий болгосон байхгүй юу? Цахилгаан гүйдлийг бий болгоод гэхдээ юунаас бий болгосон бэ гэхээр соронзонгоос бий болгосон байхгүй юу? Соронзон байжсэн чинь цахилгаан гүйдэл бий болж байгааг одоо бүтээсэн ч гэх юм уу олж нээсэн гэсэн үг л дээ. Олж нээсэн гэсэн. За энэ нээлт бол ерөөсөө амар чухал нээлт болчихж байгаа. Тэгсэн Faraday энэ нэг сонирхолтой санагдаад ингэж одоо нэг юм хоршоо биш дээ энэ чинь те энэ хоёрын хооронд нэг юм сонирхолтой хоршоо байнгут нь төрүүлэн хоёулын нэвтрүүлгийн ихэнд ярьдаг. Эргэлдэж байгаа ямар нэгэн зүйлүүдээс нөгөөтг үүсгэж гинүү те. Соронзонгоос цахилгаан үүсэж гинүү, цахилгаанаас соронзон үүсэж гинүү. Энэ хоёр нэг зүйл юм биш байгаа гэж бодоод хардлага төрж штэ чи. Хардаад тэгээд янз янзын туршилтууд эхэлсэн чинь өөрийнх нь хэлтгэр бид нар одоо ингээд юугаар хэлтгэр одоо Faraday-гийн индукцийн үзэгдэл гэж юм. Faraday-гийн хууль гэж байгаа юм л та. Соронзон койл ямар нэгэн соронзон би цахилгаан койл дотор явуулах юм бол индукцийн цахилгаан орон үүсдэг гэдэг. Энэ том нээлтийг нээсэн байна. За өнөөдөр бол энийг Faraday-гийн хууль гэж хэлдэг. За энийг гэхдээ нэгтээ Faraday бол ингээд гинт нээчээгүү 21 онд өөрсдийн санааг арай жоохон сайжруулаад те. Тэгээ ингээд маш удаан явж байгаад бүр яг 1831 онд албан ёсоор яг энэ Faraday-гийн энэ нэрээр нэрлэгдсэн энэ том хуулийг бид нар мэддэг болсон байхгүй. Энэ том нээлтийг хийсэн гэсэн. За энэ бол ерөөсөө тухайн үедээ цахилгаан генераторын юг санааг давхар хийцэн гэсэн үг тийм. Цахилгаан генератор гэдэг чинь ерөөсөө цахилгаан станц шүү дээ тийм. Одоо нөө энэ тэнд явж байгаа ийм антеннууд байдаг шүү дээ. Бид ингээд том цахилгааны. Тийм тэрний л жижигүүлсэн юунууд нь байж гин гэсэн. Нөгөө талаар трансформер гэж маш чухал юм байдаг тийм. Нөгөө нэг юу биш шүү. Трансформер гэдэг кино биш. Цахилгаанд бол трансформер бид нар мэдэн шүү дээ. Бид нар бол нэг юм гадуур явж байхдаа хэлбэртэй юм төмөр юм жоохон бахта одоогүй хөвгт манай үеийнхнээс ховордоо баг тэр байгаа зүйл те трансформаторын зүрхвчийн хэсэг тэр. Тэнгүүд дахиад трансформер гэдэг зүйл байгаа те. Энэ зүйлүүдийн гол суурийг тавьсан гэсэн. Энэ яаж юм гэхээр яг бид нар бол энерги хизээч энерги хэмнэн чадна. Гэхдээ энергийг одоо хуурч чадахгүй. Тийм учраас мөнхийн хөдөлгүүр гэдэг юм байдаг. Гэхдээ цахилгаан соронзон дээр бид нар энерги хэмнээд нэг гэсэндээ энэ талаас 4 вольтын юм орлоо бол би нөгөө талд нь энийг 3 вольт дутлал резонанс өгж болдог байхгүй. Тэр зүйлүүдийн трансформатор, конденсатор гэх мэт энэ гой нэртэй юмнууд байдаг шүү дээ. Эндний гол суурьуд болж байгаа. За тэгээ бүр power grid буюу яг энэ те жинхэнэ одоо энэ цахилгаан станцууд байгаа шүү дээ. Энэ тэнд бэж идэг антеннууд нь ингээл бэж идэг те. Тэдний суурь болсон энэ маш том чухал нээлт гэсэн.
Тэгээ эндээс ерөөсөө л хамгийн анхны цахилгаан генераторууд гарч эхлээд тэр генераторуудаар тухайн үед хүмүүс яасан байх нь гэрэл гаргах гэж үзсэн юм шүү дээ. Тэгээ янз янзын юмнуудыг ингэж ажилуулж үзээд эн чинь маш их энерги хэмнэж байгаа байхгүй. Наад зах нь л одоо өнөөдөр үйлдвэрүүд байгаа шүү дээ. Автоматсан бүрэн болон хагас автоматсан үйлдвэрүүдээр ингээл цахилгаан роботууд ч юм ажиллаж байгаа шүү дээ. Тэд нар чинь бүгд л ингээл цахилгаанаар ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн үеийн анхны электрик мотор гэдэг чинь ерөөсөө анхны роботын ч юм уу тийм механик зүйлүүдийн механикаар автоматжуулсан зүйлүүдийн анхны хөлбөрлөхгүй баг анхны робот гэж хэлчих болох байхгүй. Тэр ерөөсөө тэр анхны зүйлийг хийсэн маш чухал нээлт болчихж байгаа. Тэгэхээр энэ бол зохион бүтээх талаас нь харах юм бол ерөөсөө 21-р зууны суурийг бидэрт тавьж өгсөн маш том нээлт болцсон гэсэн. За хоёрт хамтран ажиллагчаа танилцуулчаад энэ тэгвэл яг онлын үүднээс Фарадей бас агуу чухал зүйл хийсэн. Тэрнийхэн тухай ярилцъя. За манай дараагийн хамтран ажиллагчаар маш гоё одоо од мөндрийнхэн одоо хамтран зохион байгуулж байгаа Эстер Монголиатай хамтарч байгаа дөрөв дэх аялал буюу од мөндөртэй аяллаа танилцуулж байна. За энэ аяллаар одоо дэлхийн байгалийн болон соёлын өв багц Вьетнам, Камбож улсын 4 хотын аяллыг та бүхэндээ санал болгож байгаа юм. Тэгэхээр одоо манай хөтлөгчдөөс одоо гүйцэтгэх захирал Зулаа маань, за спортын нэвтрүүлгийн Бат Заяа, за амтны нэвтрүүлгийн Уран чимэг нар, за манай Гомбо бас явна. За ингээд ийм хүмүүстэй одоо 4 хотын аялал байгаамаа. За энэ аялал маань 6 сарын 25-нд зарлагдсан байгаа. За хаагур аялах вэ гэхээр одоо Камбож, Ангкор Ват. За энэ нь болохоор одоо дэлхийн хамгийн том сүм хийдийн цогцлбор. За тэгэхээр тухайн очсон газар бүрийнхээ үр шимтээ бүх юмыг л та бүхэндээ хүргэхээр гайдалж аваа хөтлөгчд маань бас ажиллана. За Камбож Кохгээр, за Ангкорын өмнөх үеийн сүм хийдийн цогцлбор бүхий археологийн дурсгалт газрууд. За энэгээр аялах нь байна. За Вьетнамын Холон Бэй, за мэдээж байгалийн өрмөц тогтцтой шүрэн арал бүхий болон за Вьетнамын Нимбин. За уул агуу гол мөрөн хослол үзэсгэлэнт газар гэдгээр алдартай. За энэ сайхан хотуудаар од мөндрийнхэнтэйгоо Эстер Монголиагийн одоо хамтран зарласан энэ гоё аялалд одоо гэр бүлэрээ найз нөхдөөрөө за бүр ангийн уулзалтаараа ч хамаагүй явах хүсэлтэй хүмүүс маань одоо яарч бүртгүүлээрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Эстер Монголиа компани 72 тэгтэг 92 тэгтэг утасны дугаараар холбогдож асуух юм шүү. За манай компани утас руу бас залгаад ч асууж болно. За тэгэхээр энэ аялал маань 7 өдөр 8 шөнө илүү тийм аялал байгаа. 6 сарын 25-нд явах юм шүү манайхаа. Нэг юм сайхан аялал байна. За. Ямар ч бас би нөгөө цуг явж чадахгүй бас харамсал байна. Тийм болохоор манайхан заавал яваарай энэ аялалд гэж уриалъя. Уриалъя. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөл хэсэгтээ манай Фарадей ингээд сая бол яг ингээд зохион бүтээгч хүний өнцгөр тийм. Зохион бүтээгч хүн ингээд их гоё зүйлүүдийг зохион бүтээгээд ажиглаад нээлт хийчлээ гэдэг. Тэгээ тэр үед нэг сонирхолтой түүх байт юм аа Фарадей. Тэрний юу гэхээр яг өөрийнхөө нээлтүүдийг ингээд том шинжлэх ухааны фэйр дээр тийм үзэсгэлэн дээр очиод танилцуулчихлаа эрдэмтдэд. Тэгсэн нөгөө нэг одоо сэтгүүлч ирээд Фарадейгаас таны энэ нээлт ер нь ирээдүйд хүн төрөлхтний амьдралд ямар хэр хэмжээний нөлөө үзүүлэх болоо тий ямар чухал одоо хэмжээний нөлөө үзүүлэх болоо гэсэн чинь манай Фарадей болохоор айгүй юм даруухан төрлийн хүн л тий маш даруухан хүн тий өөрөө ч сайн гадарлаагүй бах юу гэж хэлсэн гэхээр миний энэ нээлт болохоор ер нь зүгээр нэг юм айлын хүүхдийн хөөрхөн тоглоом л болох байна гэж хэлсэн гэж. Гэтэл нөгөөдг нь өнөөдөр тэ цахилгаан станцын суурь болсон явж байгаа байхгүй. Өнөөдөр Фарадейгийн энэ нээлт байгаагүй бол бид нар амьдрахгүй од мөндөр бараг байхгүй байх байсан байхгүй. Ер нь маш даруухан эгэлж ирийн тийм энгийн хүн байсан гэдэг нь айгүй олон зүйл дээр харагддсан байлээ. Одоо тэр томоохон албан тушаалд очих боломж гарч яхад нь татгалцсан ч байт юм уу те тэр зүйлүүдээр айгүй харагддсан байлээ. Тэгээд бас төрөний нөгөө нэг анх одоо энэ одоо өөрийн энэ мундаг багштайгаа Дэви гэж хүнтэй уулзахаас өмнө тэр нэг ном аюу их ном уншдаг байхдаа уншихаас гадна бас юм шинжлэх ухааны нээлтийн янз бүрийн зурагнуудыг бүгдийг ингээд тэмдэглэл бичээд хуулаад зурдаг байсан гэж би бас уншиж ирсэн. Тэгэхээр бас л аюу бүтээлч тууштай үнэхээр хүсэл эрмэлзэлтэй хүн байжээ. Тийм одоо ингээд тэгсэн нээлтийн хувьд ингээд аюу чухал юмнууд хийж байгаа. Онлайн жишээ над шиг нөгөө онлайн физикч нарын хувьд Фарадей гэдэг хүн бүр том нэг зүйлийг хийсэн. Тэр юу вэ гэхээр хэрвээ манай сонсогч нар бид нар санаж байгаа бол 10 жилдээ цахилгаан суран зан гэдэг хичээлийг үзэхээр за цахилгаан суран зан миний амьдралдаа нэрээ сурсан хамгийн хүнд хичээлүүдийн нэг байсан. Цахилгаан суран зан ингээд үзэхээр яадаг вэ гэхээр нэг юм зураас зурдаг штэ. Цахилгаан орны
орныг илэрхийлэх юм тийм. Электрон зуснаа гадагшаага цацарж байгаа юм зураас эсвэл позитрон байвал протон байвал тийм дотгошоогоо орж байгаа гэдэг. Тийм энэгээр бид нар энэ цахилгаан орон соронзон орон гэдэг зүйлийг төлөөлүүлж зурж байгаа. Гэхдээ энэ бол бид нар ингээд тий төсөөлөд байхгүй зүйлийг байгаа гэж төсөөлөд зурж байгаа юм биш байхгүй. Энэ бол жинхнээсээ байдаг зүйл бүр бодитоор оршдог. Энийг бидний нүд харж чаддаггүй. Чинь хүний 5 мэдэрх бол энийг мэдэрч чаддгүй л гэсэн үг тийм. Энэ бол үнэхээр бодитоор байдаг зүйл байна. Фарадей гэдэг хүн энийг хамгийн анх олж нийлсэн хүн. Фарадей гэдэг хүн цахилгаан соронзон гэдэг зүйл чинь яг үнэндээ орон юм байна тийм. Орон гэдэг бол ингээд хогдургуй ертөнцид тархацсан байгаа зүйл гэсэн. Ийм орон юм байна. Энэ орон чинь ингээд өөрийн гэсэн field line гэж юм л да. Цахилгаан соронзон орны ийм одоо дүрслэлтэй юм байна тийм. Нөгөө нэг төрөний шулуунууд гэсэн хоёлаа гэдэг. Ийм дүрслэлтэй байна гэдэг зүйлийг хамгийн анх олж харж хамгийн анх шинжлэх ухаанд оруулж ирсэн. За үүнийх нь ачаар Фарадейгийн дараа Джеймс Клерк Максвелл гэдэг эрдэмтэн яг онлынх нь хувьд бид нар туршилтын хувьд буюу туршилтаар цахилгаан соронзон нэг зүйл байх ёстой байна гэдгийг мэдсэн байсан байгаа байхгүй. Гэхдээ ямар онлоор бичигдсэн бэ гэдгийг ойлгохгүйсэн гэсэн. Тэгсэн Максвелл гэдэг хүн алдартай өөрхийн Максвеллийн дөрвөн гიშтэглээ бичсэн. За энэ гიშтгэл нь юу вэ гэхээр ерөөсөө цахилгаан онол, соронзон онол гэдэг хоёр тусдаа онол үүсэн чинь энийг нийлүүлээд цахилгаан соронзон онол гэдэг хамгийн анхны онолыг бий болгосон байна. Тэгэхээр энд Фарадей гэдэг эрдэмтэн байгаагүй бол Максвелл үүнийг хийж чадахгүй байх байсан. Эйнштейний харьцангуй онолд ч гэсэн нөлөөлсөн юм байна тий. Одоо энд нэг чухал юм нь цахилгаан соронзон онолыг Максвелл бий болгосон нь хүн төрөлхтөн хамгийн анх хоёр өөр гэж боддог байсан зүйл чинь яг үнэндээ нэг зүйлийн хоёр өөр тал байж магадгүй юм байна. За шинжлэх ухаанд бол бид нар нэгдэх онолын парадигм гэж хэлдэг. Нэгдэх онол. Тэр нь юу вэ гэхээр бүх энэ complicated онолуудыг бид нар нэгтгэхэд нэг simple онолоор тий нэг энгийн онолоор бичих боломж байж магадгүй. За нэгдсэн орны онол гэж хэлдэг. Физикт болохоор. За энэ бол бүх шинжлэх ухааны салбаруудад байдаг. Энэний хамгийн анхны хамгийн том одоо суурийг Максвелл гэдэг хүн Фарадей гэдэг хүний ачаар тавьсан. За Эйнштейн бол өөрөө бүр дараа нь энийг хөөсөн хүмүүс нэг. Эйнштейн юу гэсэн бэ гэхээр Эйнштейний харьцангуй ерөнхий онол бол таталцлын онол байна. Огторгуй хугацааны онол. Нөгөө талд нь гравитац гэх цахилгаан соронзны онол байгаа тийм. Тэгэхээр цөмийн хүчүүдийг нээхээс өмнө энэ хоёр онолыг бид нар мэддэг. Тэгээ яг ингээ орноор илэрхийлдэг. Эйнштейн амьдралынхаа сүүлийн 25 жилийг цахилгаан соронзон онол, гравитацийн онолыг нийлүүлээд одоо цахилгаан гравитацийн онол гэж нэрлэж байгаа. Тийм онол бэж магадгүй гэдгийг бүтээх гэж оролцсон. Гэхдээ энэ онолыг өнөөдөр хэн ч бүтээж чадаагүй байгаа. Яагаад тэгэхээр Эйнштейн квант физикийг одоо энэ чи тооцоог өгөхгүй. Ерөөсөө классик физикээр тооцож ирсэн учраас бид нар дараа нь хоёулагийн дэлхийн суднууд дээр ярьжсэн Ричард Файман Швенгер гэдэг эрдэмтэд харин дараа нь Максвеллийн бүтээсэн цахилгаан соронзон онолыг бид нар квантлан гэж хэлдэг. Тэрний квант онолыг бүтээсэн гэсэн. Илүү суур онолыг бүтээгээд тэгээд бусад цөмийн хүчтэй бид нар нэгтгэж чадсан. Өнөөдөр бол бид нар цөмийн хоёр хүчийг цахилгаан соронзон харилцан үйлчлэлтэд нийлүүлсэн ийм онолыг стандарт онол гэж нэрлэдэг ийм онол бол байгаа биднэрт. Гэхдээ гравитац асуудал хэвээрэл байгаа гэж. Тэгэхээр энэ том одоо физикийн нэгдсэн орны онолын одоо хөдөлгөөн гэж нэрлэжээ л да тий. Энэ том үзлийн суурийг хамгийн анх тавьж өгөхөд хүчтэй нөлөөлсөн энэ зүйлийг хийж өгсөн учраас Фарадей бол энэ дээр онлайн физикч нар бүр гайхамшигтай гениус те гайхамшигтай юм сэтгсэн агуу зүйлийг оруулж ирсэн ийм хүн гэж хүндэлдэг байна. Ингээ харахад чи бас түрүүн Фарадейг нөгөө гоё түүхүүдийг хэллээ л да ингээд агуу юм хам бол те даруухан хүн байсан юм. Тэгсэн яасан гэхээр юун дээр харагдсан гэхээр манай нөхөр агуу алдартай физикч болсон байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг хааны нийгэмлэгийн нэг юм хурлын үдшилтэд ороо байжсэн чинь манай Фарадей нөгөө хувц мувцаа нэг тоодгүй ерөөсөө. Тэгээд зүгээр л нэг юм энгийн хувцтай баг юм тэр үеийн хэлгээр бол зарцын хувцтай нөхөр явжсэн чинь нэг нөхөр манай Фарадейг дуудаа чи надад вино аяглаад өг гэж авсан гэж. Нэг Фарадей болохоор уул нь хэрүүл хийвэл хийн штэ тийч. Тэгээгүй зүгээр л виног нь аягалж өгчөөл орхисон. Гэтэ үүнээс хойш Фарадей юунд илүү үнэч болсон бэ гэхээр Фарадейгийн ингээд бүр өөрийнх нь үзэл болж байгаа. Тэр нь шинжлэх ухааны мэдлэг бол бүгдэд хүртээмжтэй тэгээд үнэгүй байх ёстой гэдэгт маш чухал ингэж одоо оролцсон гэх юм уу да ийм байдлахын төлөө те маш чухал зүйлүүдийг хийж эхэлсэн гэсэн. Тэгээ энэ маань ерөөсөө өнөөдрийн бас манай ингээд од мөндрийн урайтаа бас таарж байгаа тийм бид нар мэдлэгийг их хэлээрээ ингээд
түгээж байна. Энэ бол ингээ хүн болгонд хүртээмжтэй байх хэрэгтэй. Мэдлэг бол боловсрол бол хүн болгонд хүртээмжтэй байх хэрэгтэй. Заавал дээрэс нь үнэгүй байх хэрэгтэй. Энэ зүйлийн ачаар хүн төрөлхтөн ядаж хоорондоо дайчихгүй амьдрын тий бид нар нэгнтэйгээ ойлголцсон ийм чухал зүйл. Фарадей бол энийг хамгийн хийсэн. Тэгээ дээрэс нь бүр гоё нь юу гэхээр бид нар ингээл од мөндрөө хийгээл шинж тухааны мэдлгүүдийг хэлбэршүүлаад ингээл түгээж чинь тийм үү. Манай Фарадей энийг хамгийн анх хийсэн хүмүүс энийг. За өнөөдөр BBC бол бүр энийг үргэлжлүүлээд явж байгаа. Тэрний үхээр Англид 100 сарын лекцүүд гэж болдог. Энийг Фарадей санаачлаад яасан гэхээр хүүхдүүдэд зориулсан. Энгийн тийм мэрэгжлийн бус хүмүүс зориулсан туршилт үзүүлээд ингээд шинж тухааны хүнд ойлголтуудыг энгийнээр тайлбарладаг энэ лекцүүдийн санааг хамгийн анх Фарадей гаргасан байна. За өнөөдөр бол BBC энийг үргэлжлүүлээд хийсээр л байдаг. Тэгэхээр ийм гоё зүйлүүдийг Фарадей хамгийн анх гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр ингээд жишээ нь Америкт Neil deGrasse Tyson ч юм уу тий Bill Nye ч юм уу одоо ингээд лаглаг шинж тухааны түгээгч нар байна л да манай Carl Sagan гэдэг ч юм. Гэхдээ энэ хүмүүсээс хамгийн анх шинж тухааныг ингэж түгээсэн хүн бол Michael Faraday байхгүй. Michael Faraday бол хамгийн анхны одоо шинж тухааны инфлюенсер хүн байгаа байхгүй. Тинчээтэй тэр нэх гоё ийм одоо үзэл сурталтай өөрийг гэсэн тий. Тэр нь айгу гоё санагдчихсан надад. Мөн манай хүн чинь нөгөө нэр хүндэд дургу учраас өөрт нь юу цолгох гээд Night гэдэг штэ тий. Одоо нөгөө ноён цолгох. Тийм бараг нөгөө одоо хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн одоо ямар хэрэгэмжтэй тий. Тэгээ одоо монголоор юу гэж хэлэх юм бол одоо Найтхүүдийг гэдэг цол 2 удаа хөгж үтсэн байна гэсэн. Манай хүн ерөөсөө тоогоогүй. Юу гэж хэлсэн гэсэн чинь би ямар нэгэн Sir Faraday ч юм уу тийм байхыг хүсэхгүй байна. Би зүгээр л Mr Faraday л бай. Тэр нь надад таалагдчихээн гэж хэлсэн. За ингээд ийм гоё хүн байсан. Харамсалтай нь яг хөө зарим судлаач нарын үзэж байгаагаар юу гэхээр манай Faraday амьдралынхаа сүүлийн жилүүдийг Альцхаймераас болж шаналж исэн байж магадгүй гэж үздэг. Ягаад тэгэхээр хөгшөрсөн хойно нь ингээд Фарадейтай уулзсан хүмүүсийн дурсамж бичгийг харахаар өөрийнх нь бичсэн ном ч юм уу тэрнийхэн тухай ярихаар мэддэггүй. Энэ номыг би бичсэн юм уу гэдэг ч юм уу тэгээд зарим тохиолдолд гэрээ олж чадахгүй ийм байдлууд гарч исэн гэдэг. Тэгээд яг бид нар яг ингээд бүтэн мэдхгүй магадгүй энэ зүгээр л нөгөө нэг манай хүн чинь нэлээд өндөр наслсан шүү дээ. Хөгшрөөд ингээд яасан байж магадгүй. Тархин одоо нөгөө хөгшин насны юу гэмдэ симптом байж магадгүй тийм хөгшин насны нөлөө байж магадгүй. Зарим эрдэмтэд болохоор манай хүн бол Альцхаймер тусаад Альцхаймераас болж ингэж шаналсан байж магадгүй гэж үздэг. Гэтэ бид нар өнөөдөр бол яг энэ нь байсан юм а гэдэг яг бүрэн баттай мэдэхгүй. Гэтэ зарим одоо их сурвалжуудыг харах юм бол яг л Альцхаймер л ер нь тусцсан юм байна да гэх юм өндөр байгаа гэдэг. Миний бас би л Альцхаймераас амар айдаг байхгүй. Өөрийгөө мартна гэдэг чинь айгүй аимшигтай өвчнүүдийн нэг санагддаг надад. Тэгээ эрдэмтэн хүн ялангуяа ийм өвчин болсон гэхээр айгүй гонигтай хүндэл санагдаж байгаа юм л. Тэгэхээр ийм өвчнөр нас сурсан байж магадгүй гэж үздэг байна. Тэгэхээр энэ хүн бол гэтээ ямар ч байсан энэ хүний ачаар өнөөдөр бид нар цахилгаантай амьдарч байна тийм. Энэ бүх том зүйлүүдийн суурийг тавьсан ийм сонирхолтой хүн амьдарч ижээ 200 жилийн өмнө. Яг үнэ. Энэ нөгөө юу юм бэ? Тэр нөгөө ерөнхийлөгчийн тэр нөгөө хааны яасан ийсэн шинжлэх ухааны тийм газрын л одоо ерөнхийлөгчийн судлыг санал болгоход нь би бол тийм өдөртөгч хүн биш. Би бол судлаач хүн гэж хэлээд бас тэр албан тушаалаас нь татгалзсан. За ер нь л шагналуудаас одоо медальч гэдэг юм уу те одоо манайхаар бол тиймэрхүү медалуудаас татгалзаж исэн тийм үед айгүй их байт юм лээ. Тэгээд надад бас их гой санагдсан юм нөгөө шав бэлэн болоход багш гараад ирдгээ гэдэг шиг бас одоо тэр айгүй мундаг багштай учирсан тэр үедээ одоо тэр багшийн бол одоо тэр үе нийгэм давхаргын ялгаатай байсан тэр үед бол хамаг мундаг эрдэмтэд тэр багшийг ингэж маш хүндэтгэлтэй хүлээж авдаг байсан тэр үед маш олонний нүдэн дээр бас багш нь одоо миний амьдралдаа хийсэн хамгийн том одоо тэр нээлт бол Фарадей юм аа. Энэ хүн миний нээлт юм аа гэж ингэж хэлж бахархаж одоо тэр үеийнхаа тэр хүний хүрээлд байсан маш олон залуучууд эрдэмтэд бас хүлээн зөвшөөрч мэдэж авч ингэж явж исэн мундаг хүн юм байна. Тэгээ ер нь бүхэл амьдралынхаа туршид энгийн даруй хүртээмжтэй байсан хүн юм байна. Мундаг юм аа. Ингээд нэг юм энгийн байсан хүмүүсийн намтрыг сонсохоор ингээл тэгээд одоо ингээд хэдэн зуун жилээр дурсагдаад явдаг гэхээр өстө үнц нь ямар гоё юм бэ те. Яг хөө тэгэл ер нь сайенсийн хүмүүс шинжлэх ухааны хүмүүс манай Фарадей шиг л болчтой юм шүү. Нэх амар юу биш те. Эйнштейн ч гэсэн амар алдартай хүн байсан ч гэсэн нэг айхтар тэргээрээ яасан хүн биш шүү дээ. Одоо өнгөрсөн хүн биш шүү дээ. Эйнштейн бол. Яг байна. За баярлалаа. За баярлалаа Бэлгүнэ. За
За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр За. суваг үзэг сонсогчид та бүхэндээ дэлхийн суднууд нэвтрүүлгээ хүргэлээ. За та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хост дэлгүүнээр хүлээн авч сонслоо. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision-тэй хамтдаа жаргалтай урайтай Univision компани маань за мөн таны аяллыг бид урлын урайтай Ester Mongolia компани хамтран ажиллалаа. За студид Хятадаас Ланжоо хотоос бэлгүүн маань холбогдож нэвтрүүлгээ хүргэлээ. За баярлалаа. Хоёулаа дараагийн нэвтрүүлгээр олзъя. Баярлалаа, баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.